энэ онд бидний эрхэмлэн хүндэтгэж явдаг сайхан уран бүтээлч Монгол Улсын урлагийн гавьяас зүтгэлтэн Намсараж Өнгөтөн баяраа маань нэлсний 75 жил яваад тохиож байна. Монголын урлагт өөрөн гэсэн хувь нэрээр оруулсан сайхан удамтай гэр бүл манай Намсараж жугаан тоо юу ярих вэ? Цэрэн лургаан тоо юу ярих вэ? Тэгэхээр эдний хүүхдүүд гэдэг юм бол том хүн сандаг сөрөг сайхан зураач баримлч 1967 онд хөдөлмөрийн сургуулийн уран зургийн ангийг төгссөн их тийм авьяас төгөлдөр эгэл даруухан уран бүтээлч байсан юм аа. Тэгээд Бүтэн баяр маань хоёр дахь нь энэ одоо Монголын хөгжмийн урлагт өөрийнх амьдралыг 8 настайгаас ахвалаад бүх амьдралаа зориулсан сурагч, хөгжимчин, удирдаач, уран зохионы удирдагч гэдэг болж байна. Тэрний дараагийн дүү нь бол манай Монголын бас л нэртэй өдөртэй сайхан хурж би отгон дүүг нь ярих гэж байна л да. Манай Намсаражийн инх баяр хөгжмөржийн дунд сургуулийн төгөлдөр хуурын ангид суралцж байсан. Үнэхээр авьяастай төгөлдөр хурж байсан да. Тэгээд сэтгүүлч болоод Монголын радиогийн хөгжмийн редакцид ажиллаж байсан. Олон сайхан нэвтрүүлгүүдийг хийж байсан. За тэгээд хон хамтлагт дуулж байсан. Гэл ингээд ярих юм бол эднийх ингээд удам судраараа сайхан уран бүтээлч хүмүүсүүд байдгийн. Тэгээд ийм сайхан гэр бүлийн тухай, энэ сайхан хөгжмийн зохиол, хөгжмийн удирдаач энэ хөгжимчийн тухай өнөөдөр ярьж байгаадаа би маш их баяртай байна. Манай хөгжмийн ертөнцийн ноён аргалуудын нэг цэгмэдийн Намсараж Бачар ахугасан хуучир хөгжмөөр урлагийн замаа эхлэж байгалаасаа ясан авьяас хүлэг ойгүй хичээл зүтгэлээр бие даан суралцсаар хөгжмийн театрын нэр зүтгэлтэн удирдаач төрийн шигналт ардын жүжигчин боллон өсөж дэвжсэн нь түүхийн цаг үе хэрэгтэй хүнээ бойжуулдаг гэсэн жам ёсны тод жишээ бодит биелэлнэ гэлтэй. Намсараж багсны нэгэн насны үнийн хааны бүгд найрамдах Монгол ард улсын гавьяас жүжигчин Цэрэн Долгоор цагтаан хийл хөгжмийн хатан хаан гэгдэж төгс гайхамшигт хөгжмийн аялгуун их орондоо төдөөгүй гадаад орн бүс нутагт уянгалан эгшигдэж хүмүүний сэтгэлийн чавцыг дөргиож явсан түүхтэй. Намсараж Цэрэн Долгоор тухайн үеийнхний бахархал болсон хоёр эрхэм дөрвөн сайхан хүүгийн эцэг эх болсон агаад хөгжмийн ертөнцийн хүүгүүд дөрвүүлэн баримлж, хуйлж хөгжимчин, хөгжмийн удирдаач мэрэгжил эзэмшнээр эцэг эхийн ширийг хатаан дөрвүүлэн гавьяа алдрын зэрэгт хүрцгээсэн байх юм. Нэгэн халуун ам бүлийн 6 хүн зургуулан инхүү төр ард түмний хайр хүндэтгэлийн төвд орсон нь өнөр Монголын 40 мянган өрхүүлийн дотор чухам хэд байдгийн бол аав маань болохоор зэрэг ер нь Монгол улсаас анх удаа Оросын холбооны улсад удирдаач, хөгжмийн удирдаач мэргэжлэр дээд мэргэжил эзэмшсэн ийм хүн юм байна. 57 онд сургуулиа төгсөж ирсэн. Чайковскийн нэрмжтэй. Москвагийн Чайковскийн нэрмжтэй консерваторийг төгссөн ийм юм. Ер нь бол манай ээж бол одоо эрдүү хийл одоо айлт гэж ярьдаг. Хөгжмөр одоо гарамгаа сайхан тоглодог. За дээр үед бол хуучрыг бол гарамгаа эзэмшсэн. Дэлхийн залуучууд оюутны Венад болсон наадмаар Шубертийн Серенада гэдэг энэ хөгжмийн зохиолыг хуучир дээр үндэсний хөгжим дээр тоглож тэрүүгээр алтан медаль өртөжсэн юм байна. Хуучрыг бол манай аав ээжид анхлан зааж исэн гэж ярьдгийг. Тий тэгдэг яг тэгж ярьсан. Том ах маань сандаг сүрэнгээд зураач хүн байсан. Бүтэн баяр ах маань бол хоёр дахь хүн. За гурав дахь нь би юм байна. Тэгээд отхон хүн бол инх баяр. Орос хэлэнд үлддэг үнэн гаргуун өөр би баг ахтал тэгэл хүнтэй орсоор ярьж байгааг сонсоод бол өстө биширдэг байсан. Тэгэл үнэхээр одоо ч гэсэн хүмүүс ингээд ярихлаар танаа ах чинь будка юм уу тийштэй Гаратын будка юу гэлдэгдэг байхгүй юу. Тэгээ бүр тийм Гаратын одоо Ленинградын ингээ Гаратын л гэдэг юм шиг. Гаратын будкаг бүр яста нэг нэр алдар нь бол үнэхээр юу яатсан дэлгэрсэн. Тэгээ хүмүүс яг одоо Ленинградад айлчлал очдог энэ тэндээс очихлоор ахвал ингээл бүгдийн дагуулаад ерөөсөө тэр Ленинградын бүр нүүх сүв болгоныг мэддэг. Аргагүй шүү дээ одоо дунд сургуулийн 5 дугаар ангиас хойш байсан юм чинь те. Тийшээ бол ийм гоё хуушуртай ганц үүдэг. Тийшээ ийм гоё пивний газар байдаг. Энд ч тойроод ингэж болон тойроод тэнд нийтийн жорлон байдаг. Бүгдийн тэгээ дагуулж явдаг бүр хичнээн олон хүн яаж ч одоо очисон тэгэл бүгдэнд нь тийм одоо нөгөө хөтчийгээл явдаг байсан. Тэрийг бол их ярьдаг байсан. Манай Бүтэн баяр ах бол ээжийнхаач, аавынхаач мэрэгжлийг өвлөж авсан ийм одоо бидний дотроо хамгийн одоо бүх мэрэгжлийн эзэмшиж үйл хэргийг үргэлжлүүлсэн ийм хүн юм байна. 1900
58 оноос сургуульд хамт орсон. Тэрнээс ч өмнө одоо бид нь дуурийн шаатар дээр гүрэлгүүж явдаг л хоёр байсан л да ер нь. Тэгээ нэг ангид ороод бид нь чинь анхныхаа л одоо хөгжмийн одоо ихийг тавиулсан да Орос багш нараар биднээсээ багшуулууд их чадaltaй мундаг сайхан багш нар байж гэж би одоо боддгийг. Одоо анхны одоо сонгодог хүүхдүүдийг Орос улбаны улсад одоо сургахаар явуулсан. Биднээс Москвад очлоо л да буулаа. Тэр чи одоо 64 он юм байна, тий? Тэгээд эхний үед бол бид нь чи одоо нэг хэдэн рубль өгснээ юу байх вэ? Морожен шивга аваад тэгээд дуусгаж байгаа юм чинь, тий? Нэг өдөр элчингээс Филатовга ирж бидэнд мөнгө өгж байгаа юм да. Бүгдээрэнд мөнгө өгсөн. Бид чинь бөөн баяр. Тэгэл тэндээс Москвад үлдэх нь Москвад үлдээд Ленинград явах нь Ленинград явсан. Ленинград бол үнэндээ бол үнэхээр маш их чиглэг одоо тийм байсан болохоор надад бол сайн таараагүй ер нь 2-3 сарын дараа миний хөл өвдөж эхэлсэн. Хөл нугархаа байгаад өвдөөд ингээ хавдаад өвдгөөр. Тэгсэн чинь би бүр уйдаад болдгоо. Тэгээд бүтэн баяр ирэх юм аа. За тэгэл хоёулаа гармаар санагдаад байдаг. Би нөгөө хөл гипстэй болохоор яаж чаддгүй. Гипс авчиад орныхоо төмөр хөлн дээр яг тэр үеэр нь очиж ингээд бүтэн баяртай хамт нийлж хоёулаа сохоод нөгөөтгөө хаглаад нөгөө гипс. Тэгэл хоёулаа гараал алхацсан. Тэгсэн чи нэг трамвай яг ирж явхад урдуур нь гүйж байгаа шнэ хоёр жоох юм чинь. Нөгөө трамвай ирэл зогслоод ингээд бүр жихраал ингээд дугуун орж байгаа байхгүй. За ингээд дайруулах юм байх гэж бодсон чинь бүтэн баяр нэг миний гарнаас татаал ингээд гаргаад ирсэн тэр дугуунаас нь өмнө. Тэгээд хоёулаа чинь тэрнээс айгаал зүрээс бушуухан буцаж гүгээл интернеттэй ирэл. Тэгэл яг л баригдана үстэй тэр чинь юу ах вэ? Тэгэл нөгөө гипсээ эвдчихсэн хоёр чинь. Тэгээд нэлээд удаа хөвцсөн шүү би. Тэгжээтэл ашгүй аав маань ирээд. Тэгэл хөөх юм ингээд аав маань нулимс нь гараад намайг хараад тэрж яваад хөөх. Тэгэл намайг чинь Улаанбаатар авчирсан байхгүй. Тэгэл дахиад 68 онд штэ. Дахиад одоо Оросд сурахаар тэгтээ хотоо сольжоод одоо яг Монголтой ойролцоо болохоор Армянд сурахаар болоод ингээд тийш явсан. Хичнээн Армянд сурж байсан ч гэсэн училищтэй сураад дээд сургууль сурахад биднээс холбоотой байсан. Дандаа Ленинградтай холбоотой, Бүтэн баяртай холбоотой биднээс чинь тий 77 онд төгсөөл хөгжмөжийнхаа дунд сургууль багшаар ирсэн. Ихэл мундаг дээд сургууль төгссөн том одоо эрдэм ном сурцсан улсууд л ирж байгаа шүү дээ. Тэгэл хүүхдүүдэд анх ингээл гар хөлийн тавиад эхэлдэг. За нөгөөдхийн чаддгүй хэдэгт. Тэгэд бид тэр чинь нөө дээд сургууль төгссөн ирээд алимаа багш дээр очиж дандаа зөвлөгөө авдаг байл. Хэцүүлдэ ер нь олон жил болж ээж за нэг 10 жил ямар ч байсан болж сая нэг юм уу юм багшийн дөр орсон л та ер нь бол. Тэгээд 87 88 онд бид хоёр чинь хоёулаа нэг нь Ленинград нэг нь одоо Болгар руу өдөрдачи ангид явсан. Манай сургууль ер нь яг бий болоод маш удаагүй байсан юм аа. Тэгээ хоёр дахь жилээл болж исэн бах яг мэрэгжлийн сургууль маань. Тэгээд манай ангид их сайхан гоё тийм хөгжмийн удмын тийм хүүхдүүд орж ирсэн. Тэгэхэд би их гайхдаг байсан. Яг бол миний аав ээж хоёулаа эмч усуд болохоор урлагийн юунаас жоохон хол. Тэгээд энэ дотор болохоор Бүтэн баяр, Намсраа жугаан, Чимбат болохоор Чулуунган. Манай дандаа анги штэ. Тэгээд Эрдэнэбаатар гэдэг хүүхэд маань мөрд орж байгаа хүү. Тэгээд ишээ Хайдван хүү, Төмөрбаатар гэд энэ олон мэрэгжлийн одоо үнэхээр том манай Монголын сор болсон тийм сайхан айлын хүүхдүүд орж ирж байсан. Хийлийн бас нэг сургалтын нэг зовлонтой байт юм аа. Юу
гар тавилт. Тэр тавилт нь тийм байна, ийм байна гэдгээд манай хөрхи альмаач их зовдөг байсан. Бүтэн баярыг ч зовоодсон баха. Төвлөр хурах дээр нэг тийм яриа арай гайгүй гэдгийг. Мэргэжлээ аалт болгоод тэгээд өөрт нь ч их сайхан гой зогсон, өөрөө гой том биетэй хүн. Тэгээд энэ анханасаа хийлийг их сайхан гой ихэлсэн хүн чинь тэгээд альтан дээр сайхан бололгүй яхав. Тэгээд дараа нь том ангид ороод хачин гой залуу болцсон. Тураад их гой өнгөлөг тэр үеийн хавийн тэр Орос охтууд бүр ухаан алддаг байсан. Тэгээд яг 10 жилд байхад гинтхэн ээж нь нас орсон. Бид нар ч одоо бүгдээрээ гэр бүлээсээ хол бид нар одоо нөх хүүхдүүдийн сэтгэл төр их гүнзгий туссан. Тэгээ альмаа бид хоёр ч одоо зөндөө өвөөл одоо бүр яахаа мэдгүй хоёлаа бид бүгдээрээ жоохон хүүхдүүд штэ. Тэгээ бүтэн баярыгаа өрөвдөөд тэгээ бүтэн баяр яваад ирсэндээ хөрхий. Сургуулаа төгсч ирээд бүгдээрээ тэр үе чинь ганцхан сургууль байлаа штэ хөгжин бүжгийн сургууль гээд. Би арай төрүүлээд ирсэн. Тэгээд л удалгүй Чимбат бүтэн баяр гээд ороод ирсэн. Бүтэн баяр их сан альтны өөрөө их сайхан тоглодог солист тийм сайхан. Тэгээд бүгдээрээ бид нар чинь багш боллоо штэ. Тэр үед дандаа Орос багш нар байсан. Зөвлөлтийн багш нар. Тэгээд бид нар хамгийн анхны одоо тийм одоо Монголын ийм мэрэгжилтэнд бүд гэж ирсэн. 1957 онд хөгжин бүжгийн сургуулийн чи яг өнөөдрийн юмд оруулсан штэ. Тэгээд өнөөдрийг оруулаад бага ангиас нь нэгдүгээр ангиас нь тэр хийл төгөлдөр хуур ангид ингээд яваад байсан хүүхдүүд чинь одоо 67-8 онд төгсөн үстэй. Ахаа зөвлөлт толгойн сургуульд яваад ингээд ирсэн зарим нь нэг жил чөлөө ажиллажсэн эдгээр нэг хэдэн тийм залуухан багш нар. Манай сургуулийн уран сайхны удирдаачаар зөвлөлтийн мэрэгжилтэн байдаг. Гэхдээ өнөөдөр зөвлөлтийн мэрэгжилтэн чинь монгол хэл мэдэхгүй хүүхдүүдтэй харьцаж барихтаар бас болж өгдөггүй юм байсан. Тэгээд би Солонгон гэж уран сайхны удирдаачаар ажиллуулна гэсэн чинь яам хүлээж авдаг. Тэгээд анстас хэлээд гсэн чинь болох юм шүү гэлээс. Тэгээд Солонгон уран сайхны удирдаач болсон. Тэгээд төгөлдөр хуурын хийлийн ийм хүмүүс авар эрдүү хийлээр ерөөсөн сургууль төгссөн хүн бараг дуурийн театр филармон хоёрт бараг байгаагүй. Тэгээд манай бүтэн баяр бол энэ тухай би нэг хоёр зүйл хэлээ. Бүтэн баяр энийг би хийх ёстой гэж ойлгосон юм аа бол хантал гайхамшигсаа зүтгэдэг. Гайхамшигтэй хүч чадал гаргадаг. Заримдаа сансандаа хүрхгүй байхдаа нэг жаахан тийм омголон маяг үзүүлд юм аа. Тэр бол тэр сурагчид эднэрт биш биднэрт хамгийн гайхамшигтай яавал сайхан байх хөвдгийн төлөө ёстой нэг үзэл тардаг хүмүүс бол Бүтэн баяр, Чимбат, Соломон эдгээр анхны төгсөд ирсэн. Тэгээ гаруулын харахтаа зэрэг ганцхан Соломонгоос уссан дандаа манай урлагийн мэрэгжлийнхний хөөхтүүд эднэр. За зөвлөлтийн мэрэгчлэнүүд тэгэхээр контрол сумина гэл олон эрдүү илийн багш нар ирдэг боловч яг төгсөж байгаа яг мэрэгчлэнүүд бэлтгэж байгаа нь ховорхон байдаг гэсэн. Манай ангиас бол 3 хүүхэд бол Инх хоёр, Батсөх, би гэдэг одоо 3 хүүхэд бол Бүтэн баяр багш дээр орж исэн. За ингээл доошоогоо одоо инхтөр туул ер нь бол олон анги болгоноос шигшээл хүүхдүүдийг авч ирсэн. Ерөөсө урд нь бол 2-3 жил эрдүү хэлээр нэг сургаал төгсгдөг байсан бол бүр багаас нь яг бэлдээд програмчлсан, шинжилсэн тийм програмуудыг бэлдээд цогцоор нь хүүхдийг мэрэгчлээ болсон чинь бэлдэнэ гэдэг талаас нь бэлтгэхэд авдаг байсан. За ингээд Бүтэн баяр багш дээр бид нэр одоо бараг 17-8 ч юм 20 хүүхдүүд анх хэлсэж орж ирсэн. Одоо миний санахад надаас ингээд доошоо гэхэд бол галсан аригч гамбулдын анги гэдэг юм хүчтэй анги байсан. Тэрний одоо хийлийнх нь тэгэхээр отхон чимэг гэл охин манай дээр бас Бүтэн баяр багш ангид орж ирсэн. Сонгодог хөгжмөр хичээлж байгаа хүүхдүүд одоо ингэж бэлтгэлээ хийж яг дэлхийн түвшинд ингээд олон улсын түвшинд суралцсан гэх юм бол дор хаяж 4-6 цаг давтах хэрэгтэй гэдэг биднэрт бол
тийм ойлголтыг өгч байсан. Аав маань бол тийм машинист гэдэг одоо яг одоогоор бол ийм галт тэрэгний жолооч тийм хүн байсан. Тэгээ бид нэр гэртээ давтахаар нь болцоо аягүй муутай. Гэртээ очиод давтна аав маань 2-3 хоногор командировкоор яваад ирсэн гэл. Тэгээд ер нь бол мэдээж амарна гэдэг. Тэгээд унтмаар байдаг. Би нөгөөтэй гэртээ давтчихин гэдэг нөгөө 2-3 цаг давтахлаар өөр надад бас тэгж хэлдэг байсан байхгүй юу. Энийх нь нэг жоохон гонгнуулахгүй бол байж болох уу гэл. Тэгэхээр ер нь тэгэл яг бид нөгөө сүлд төгссөн дараа одоо бас нэг найз нөхдөр оюутнууд ингээ ярьж байхад гэртээ бол тийм хүмүүс бол зөндөөл байсан юм л. Тэгээд яг хөө ерөөсөө бидний амьдралын одоо оюутан байх хугацааны сурагч байх хугацааны бас дийлэнх хугацаанд бол хөгжим мужийн дунд сургууль дээр л өнгөрдөг байсан. Тэгэл ерөн сургууль дээр давтдаг бас нэг зөвхөн хөгжим гээл квартет давтна юу гээл камерны оркестр эднэр гээл тэгэл ерөн ганцаарчилсан давтлага эднэр хийн гэл. Тэр үед бол ганцаарчилсан хичээлгээд яг багштайгаа бид нар бол одоо 45 минут хичээлэх хэрэгтэй. Тэр нь 45 минут хизээч байдгүй тий. Дараагийн хүүхдүүд орж ирэн тэд нар нь хүлээж яана багш одоо тэр концертмейстер гээд тэр хүнтэйгээ бас үргэлж ажиллана. Яг энэ концертмейстерийн бол бас манай Бүтэнбаяр багшийн одоо гэр бүлийн хүн Наран Цэцэрлэг багш маань бол бас хийдэг байсан. За ингээд 1981 онд бол одоо миний би бас нэг 10-аад хүүхдүүд ингээ баг болоод Москвад очиод Мишлаковский училищт очиод тоглож исэн. Маш гоё амжилттай болсон. Тэгэл Москвагийн элчин сайдын яамн дээр гэл ингээл очиж тоглоод одоо бидний бас нэг нүдийг нээх зорилгоор ингээд ийм гоё үйл ажиллагаа явуулж исэн. 82 онд улс чавц хөгжмийн улсын уралдаан болсон. За энэ уралдаанд бол манай Бүтэнбаяр багш маань 1-р байрыг эзэлж исэн. За ингээ 2-р байранд одоо миний бие орж исэн. 3-р байранд филармоны хөгжимчин Хон Бочор гээд ингээд 3 байрыг эзэлж исэн. 1983 онд бол сургуулаа төгсөөд одоо 5 жил Уралын хөгжмийн консерватори руу бид нар ингээд явсан. Одоо 89 онд Уралын хөгжмийн дээд сургуулийг төгсөж ирсэн. Тэгээ залгамж халаа болоод багшийнхаа бас одоо залгамж халаа нь болоод Эрдэнэ хилийн ангид одоо би 4 жил багшилсан байгаа. Тэг хэрвээ багш маань байгаагүйсэн бол би хөгжим мужийн дунд сургуулийг бас төгсч чадаад ч үгүй ч үү тэр үед бол бас л Эрдэнэ хилийн ангид намайг бас аваагүйсэн бол би Эрдэнэ хилээр цаашаа ингээд сураад бас яг энэ мэрэгчлээ болсон ч болж чадах байсан уу. Тэгж одоо сэтгэл гаргаж бүх юм өөрийнхөө мэдсэн, чадсан, сурсан зүйлээ би чамд зааж өгнө. Одоо бүхэл одоо сурагч нартаа зааж өгнө гэж өөрөө тийм гоо сэтгэлтэй, эрмэн сэтгэлтэй тэгж орж ирсэн. Тэгээд тэр чиглэлээрээ, тэр ирч хүчээрээ бид нарыг бүгдийг хөгжимчин болохын төлөө өөрийнхөө тэр залуу нас, цаг зав бүх амьдралаа зориулсан гэж боддог. Тэгээд тэрнийх нь хүчинд бол бид нэр Уралын хөгжмийн дээд сургуульд очиж элсэж ороход ямар ч төвөг байхгүй, тэнцээ сурахад бол биднэрт ямар ч тийм хүндрэл бэрхшээл өрөөсөө гарч байгаагүй. За тэнцэнэ очиод би бас нэг өөрийнхөө хань жилтэйгээ суусан. Тэгэл ерөнхийдөө миний амьдралын зөв зам одоо чиглэлийг бүгдийг багш маань одоо ингээд зааж сургаж амьдралд нөлөөлсөн гэдэгт би бол эргэлздэг. Ер нь тэгэл багшаагаа өргөж боддог, сандаг. Тэгэл ерөөсөө урлагийн байгууллагуудад бүгдэнд нь манай багшийн одоо төгссөн сурагч нар нь багшилж ийсэн. Одоо тэгэл энэ хийлийг бол бүр маш өндөр түвшин заадаг. Одоо тэр сурагч нар дээр нь бүр ингээ гайхуулаад явж байгаа сурагч гэхэд бол би Ганболтыгаа хэлнэ. Ганболт маань бол одоо Уралын хөгжмийн дээд сургуулийг маш өндөр зэрэглэлтэй төгсөж ийсэн. Тэгээд энэ ч ирээд тэгээд дэлхийн бүр хамгийн гэдэг зохиолуудыг бол Ганболт өөрөө бие даасан уран бүтээл хийжсэн. Одоо ерөөсөн Монгол тоглогдоогүй шинэлэг зохиолууд ялангуяа тэр бүгд нэрмд хятад ард улсын тэр соёлын өдрүүдээр явхад Эрвэхээгээ зохиол тэр бол маш хүнд зохиол байдаг. Тэрийг бол хамгийн одоо бүр тэр зэрэгтэл нь их гоё хүлээж авсан. Тэр хөгжимчдийн яриагаар бол Ганболт шиг ийм гоё тоглосон хүмүүс нь бол хоор шүү гэдгийг бүр манай хөгжимчд хүртэл ярьж ирсэн. Тэгээд цаашдаа бол яг багшийн одоо ур чадвар тэр удирдаачийн ур чадвараар нь яг бэлтгэсэн хүн бол Ганболт байгаа. Германд бас л удирдаачийн ангаар бол төгсөөд ирсэн. Анх 1977 онд багшийг төгсөж ирээд өөрийнхөө ангаа бүрдүүлж эхлэхэд хамгийн бага сурагчид бид нар байлаа. Тэр үед манай ангийн Галсангарагч, Дашлав, Отхончим гэсэн хүүхдүүд шилжин ирж сурж байсан юм аа.
манай багш бас их эрдэм мэдлэгтэй өндөр уур чадвартай багш байлаа. Түүний хажуугаар маш шударга, зарчимч, өндөр шаардлага тавьдаг багш байсан юм аа. Тэгсэн гэлээгээд бидний мэрэгжлийн хичээл бол их л баяр хөөр дүүрээр инээд дүүрэн тим хичээл явагддаг байсан юм да. За манай багш бас сайн тоглооч байсан юм аа. Жишээлх юм бол тэр үед 1980-ад оны үеэр байхаа Мелоди фирмнээс эрхлэн нэг пянз гаргасан байдгийн. Тэрэн дотор манай багшийн тоглосон бичлэг байдгийм аа. За энэ бүхэн нь болохоор зэрэг бидэнд маш их өвлөр дуурай болдог байсан юм. Тэмччээс бүгдээрээ бол бас л сайн хөгжимчин сайн тоглож болохыг хүсдэг байсан. Хожим 1990 онд удирдаач болоод улсын филармонд удирдаачаар ажиллаж эхлэх цагаас нь эхлээд би багштайгаа нийлж олон сайхан концертуудад тоглосон юм аа. Жишээлх юм бол 1990 онд Хачтраны хийл оркестр зориулсан концертыг оюутныхаа өвлийн амралтаар ирээд тоглож байлаа. Тэр үед үзэгчдийн суурьнд манай алдарт хөгжмийн зохиолч Гомсон Луга байлаа. Дараа нь концертны дараа ирээд биднээс бас халуун баяр хүргэж байсан. Өнөөдөр бас их сэтгэлд их дотн үлдэжээ. Цаашлбал бас Вивальдийн дөрвөн улирал гээд бас нэг концерт байдаг. Тэр бүхний бүгдээрийн нэг орой бас тоглож байсан юм. За ингээд 1997 онд бид нар багшийнхаа хөдөлмөр уран бүтээлийн алдрын 20 жилийн ойг хамтран тэмдэглэж байсан юм аа. Энэ бүхний эргээд бодоход бол их сэтгэлд сайхан дурсамжууд үлдсэн байна. Манай багшийн хөдөлмөр алдар буюу Чимбат багш маань тэр хоёрын маань хамт төгсөж ирсэн гэсэн үг шүү дээ. Тэгээ тэр хоёрын маань 20 жилийн ойн одоо хөдөлмөр алдар тэмдэглэх тэр концертанд бол би ангийнхаа одоо Батбөхтэй хамт Вивальдийн дуэт тоглож исэн да одоо би өөртөө баярлж явдаг юм аа. Алтан үеийн концертны ажийг тоглож байхад бол Чимба багш маань өдөрдөөч хийгээд Чимба багшийг тоглож явах үед бол Бүтэнбаяр багш маань одоо өдөрдөөч хийжсэн. Хоёулаа ийм мундаг одоо өдөрдөөч нар. Өдөрдөөчийн хүүхдүүд өдөрдөөч нар юм аа. Манай ангийн одоо бүх Европ хөгжмийн анги төгссөн төгсөгчдийг хөдөө хойрлсон тийм одоо. Тэгэнгүүт манай нөгөө Б анги үндэсний хөгжмийн анги төгссөн хүүхдүүдийг бүгдийн ардын дуужгийн чуулга цэргийн ансамбл гэсэн байхгүй юу? Тэр үед чи яг нөгөө эрдөө хилчдэстэй жинхэнэ дутцсан байжсэн байхгүй юу? Тэгсэн чинь ингээд соёлын яамнаас бид нэрийг ингээд Дархан хотын залуучууд театр ингээд Баян хонгор монгор ингээд бүгдээр ингээд хөдөө яасан. 83 оны бүжгийн хүүхдүүд очицсанс байхгүй төрүүлээд тэгсэн чинь 84 оны нөгөө инхээ цэрлэм хоёр ирэх гэж байгаа гэж ингээд биднэрт бүр байрмаар бэлтцсэн. Тэгэхээр нь ерөөс яв гэд ячихгүй. Тэгээ билетээ авчаад орой 6 цагаас явах гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь 20 цаг болчихсон Бүтэнбаяр гэж. Яад маяглаад байгаа. Яав тэр соёлын яам дээр яваад очихсан чинь битээр нэ томилтын 100 төгрөгийг аваад үрцсэн. Тэгээ тушаачаа түрээд иргээд. Тэгээ яхад тэрийг намсрааж байгаа бол ста амар хийсэн. Юу яриад байгаа юм бэ гэд одоо пилотогоор яриулж иж битээр ингэж одоо улсын филармонд ирж илаа шүү дээ. Тэгээд намсрааж байгаа биднийг удирдах жагаад манай багш бол сүулт одоо филармоны удирдаачаар ирсэн. Бид нар бол одоо энэ хүний аавынхын гараар одоо яг хүмүүцсэн өвчмчтэй байхгүй юу? Чангадаа чанга буулт нь бол маш зөөлөн. Ер нь тэгэл нэг үеийн имшгэл манустай харьцсан. Тэгээ нэг ах トゥ өнөрч юм шиг хамаатан садан юм шиг ингээл жирийн цагтаа бол ингээл гоё ажлын шаардлагыг бол маш сайн тавина. Хөгжимчдийг чи одоо суулгаж байгаа л гиндүүлж асуун шүү дээ. За төрөө чи энэ хэсгийн тоглоотох. Тэгээд тухайн үед нэг сургууль хийгээг бол ингээл алдаж малдаж шүү дээ. Сургууль хийгээр ихчээд тэр өдөр нөгөө хэсэг нэгээд сургууль хийж байгаа л маргааш ороход өөр хэсгээс асуух жишээ нь. Өөр цифрээс асуугаа явчихна. За ингээд энэ хүн одоо тэгэх чинь нэг 4 5 хөгжимчний концертмейстерийг хийж асуух. Энэ концертмейстер нь чадахгүй байхад бусдын шалгаад юу хийгээд ингээд хүнийг бүр ингээд тэгэхээр ч одоо бүгдийн л ингэж сургууль хийж гаргахгүй бол хаанаас ч асууж магадгүй болчиход байгаа байхгүй юу. Тийм учраас тэгээд айгүй тиймэрхүү маягаар ингээд шахаж хөгжимчдөө юу яадаг сургууль хийлгдэг юм байсан. Намсрааж байгаа бол нэг хилээл бол тэгэл
Тэр бол хууль мэт үйлчлэнэ. Бид нар ч ямар санд одоо инх бидний үеийнхэн чинь ингээд нэг нотны дэвтэр гэж байдаг байсан. Тэрэн дээр нөгөө хэцүү партуудыг ингээд тактаар нь бичиж авчаад тэрнийгээ тавьж байгаа сургууль хийдэг байлаа шүү дээ. Зөвхөн дэрисгүүдийн 90-ад оны ихэр ч одоо энэ Улсын филармоны симфони оркестрийн дуурьтай нийлүүлнэ гэж нэг яриад бүр тараан орлого төлөлгөөгүй зүгээр цалин авч байгаа улсууд гээд ягаад энэ ямар учиртай ингэж яригдсан гэхээр хөгжимчт нь зах зээлийн үед 8 их нь хийгээд гараад явцсан. Хувийн одоо ажил хийж байгаа улсууд бас ингээд хуваараа юм хийнэ гэдээ гараа явцсан. Хөгжимчт нь тун цөөх үлдсэн. Хэрвээ энэ асуудал ингээд тэр чигээрээ ингээд биелэгдсэн бол өнөөдөр энэ Улсын филармон байгаа ч үгүй ч Баян Монгол чуулга байгаа ч үгүй ч оркестр байгаа ч үгүй ч ер нь энэ аавынхан байгуулсан оркестрийг авч үлдэхийн тулд дээгүүр доогуур маш их явсан байхгүй юу. Би ч урд нь Орос огч дээр байж байгаа цэргээ салгаж ирээд 84 онд сургуультай буцаж ороход Бүтэнбаяр огч миний мэрэгжлийн багш их сонирхолтой энд их сонин тохиолдол байхгүй. Тэгээд Бүтэнбаяр огч юу ерөөсө багшилж байгаа хугацаанд нэг удаа анги дааж төгсгсөн. Тэгээд тэр анги дааж төгсгсөн ангид нь би байдаг байхгүй юу. За тэгээ манай инхээ бид нар намайг вич нэг цэргээ салгатаад ирсэн болохоор за чи ангийн дарга хий гэж. Тэгээд нэг хэдэн октод инкватор бид хэд нэг цөөхүүлээ л дээ. Ангийнхан чи. Тэгээд нэг ангийн дарга нэртэй. Тий 8 эмэгтэйтэй 2 эрэгтэйтэй бид нар чинь цөөхүүлээ төгсөж ирсэн. Сургууль төгсөж би чинь дуурийн театрт ажиллаж байгаад хойшоо сургуульд яваад хойно хоёлаа бас уулзаж ирсэн. Улсын филармонд оркестрт ажиллахад багш маань удирдаач болсон. Ингээ хоёлаа эргээд удирдаач концерт оркестрант гэдэг холбоогоор бид хоёр хамт ажиллаж байгаа юм л да. Хувь заяаны тохиол гэдэг шиг тэр жилийн наадмаар яг нэг наадмын концертын бэлтгэлд гарсан бидний буян тухайгийн спортын комплекс дээр 3 оркестр нийлээ суудсан. Ардын чуулгын оркестр, дуурийн оркестр, филармоны оркестр гэдэг. Тэгээд найрал дуучид муучид гэдэг тэргээр чинь яасан. Ер нь бол 150-50 гаруй хүнтэй тэр нөгөө спорт комплексийн тэр том заал чинь цуурай ихтэй. Тэгэл тэн дотор өөр бүхчин байсан биз. Зуны халуун дээр чинь наадамд өгчихсөн. Маргааш нөгөөдөргөө наадам болцсон байсан үе шүү дээ. Тэгээд л хөрхий тэгж энэ их хурлын төлөөл бие золжил одоо бие хамгуул зориулсан хүн байгаа юм л да. Би тэр талаас нь л багшигаа их бодож хүндэлж дурсдаг байхгүй бид нар бүгдээрээ л. Тэгээд тэрүүхэн үед одоо би онцгүй байна төр зогсоож яа би нэг жоохон ингээд нэг хүүтэ ус сэрүүцэдхийа юм байна уу мань уу гэд бидэрт хэлсэн бол бүгдээрээ л үе хайл гин штэ. Тэгэхэд л одоо тэгээд өөрхий тэр ажлыг л бодоод л тэгж бие золсон л хүн л дээ. За 1978 онд Алтан хоёрыг манд Болгарын хөгжмийн сургуулийн төгсөж ирсэн хөгжмийн сургуулийн хоёрын дундаас төрсэн концертын айс гэж ярьдаг. Тэгээд заримдаа морин хордол Монгол айлгууч явждаг тийм сайхан бүтээлэг бол бараг бүтэн байр зориул зохиосон гэж хэлж болохоор тийм сайхан. Урд нь хөгжим бүжгийн сургуулийн школд байхдаа бол би тэр бас л үерхэж исэн юм олсод. Намсраж угаах яг эхлүүрийн гоо сайхантай байрны урдлын байр манайх бас тэр байр тэгтээ манай хадмах урд хамгийн үзүүрх нь орц. Тэгэхээр ойрхон сургууль тамтай юм. Чи одоо хөгжимч юм байна. Чи хөгжмийн зохиолч байна. Хөгжмийн зохиолч хүн одоо энэ Бүтэнбаярын аалт хөгжинд зориулж одоо бүтээл хийх юм бол манай филармоны оркестр тоглоход бэлэн байна. Юугаа хийж идэгингээ дими явж хаар. Ийм нэг сануулга гэх юм уу тийм ээ ийм ярилцлага өгсөн. Надад бол юм бодогдуулсан юм. Нэрээ одоо зүгээр л би тэр ингээл
хоёр багш ингээд хоосон ингээл үерхэл идэл уугаа яваад идэг. Аавч нэм санал хэллээ. Би нэг бол үнэхээр бодоод байсан чинь зөв юм байна. Филармоны уран бүтээлч гэсэн нэг нь хөгжмийн зохиолч, нэг нь айлт хөгжимч ингээл хоёр яваад идэг юу ч хийхгүй байна л гэж ер нь хэн хөнгүүл бодож байгаа юм байна. Тэгэхээр зэрэг би чамд айлтан зэрвсэн концерт хий. Тэгээд одоо филармонд өгье. Аавч нь өөрөө санаачилсан хүн удирдах баах тийм ээ. Би намсраж байгаа миний бүтээлийг хүлээж аваад удирдаад гэд хоолгон л би баярлах болно гэсэн. Бүтэн баяр. Тэгье за чи бошоо хий. Тэгээ би бол бэлэн байна. Клавер бол нэг 2 хоногт гарсан доо. Ер нь миний юм суул гараас хордон гардаг. Ингээд айлтны концерт бэлэн болсон. Бүтэн баяр маань тоглож үзсэн. Их сайхан. Концерт местертэй тоглолоо, сонслоо. Ер нь засах юм алга шиг санагдсан. Тэгээ намсраж гудаар авчирч үзүүлсэн. За нэг оркестрок бай. За би оркестрок дээр харин 2 хоног суусан. Бүрэн эхлээд камерны оркестрт хийх юм уу гэснээр болоод бүр том симфони оркестр хийсэн. Бүтэн баярын ер нь тэр тоглолтын өнгө бол надад ер нь гайхалтай санаг. Их гоё өнгөтэй. Тэгээд өөрөө их дотоод эмоцтой дотоод нэг дотоод нөтрний слух нэг мундаг, сонсгол их мундаг учраас их гоё тоолдог. Үзэгчдээс гадна филармоны хөгжимчд өөрсдөө их сайхан сэтгэл өндөр хүлээж авсан. Их сайхан бүтээл. Ер нь айлтан зориулсан ийм концерт гараагүй байсан. Энэ бол зүгээр нэг оркестрийн тухай биш. Чинь яг соёлт хөгжингүү орнуудад бол хот болгон, мууж болгон том оркестртай байдаг. Бүхэл бүтэн улс байж одоо улсын оркестр байхгүй байна гэдэг бол энэ бол эмгэнэлтэй тийм. Энэ нь бол улсынхаа өмнө хийсэн том гавьяа гэж би дотроо бодож байдаг. Нөгөө нэг том гавьяа байна. Намрын их баярга ерөнхийлөгч байсан үе бас Санжин баяр гэдэг ерөнхий сайд байсан. Тэгээ эдгээр чинь өөрсдөө нэг үеийнхэн л дээ. Одоо жишээ нь баяргаа чинь 40 мянгатд байсан. Бүтэн баяргагч гэсэн 40 мянгатд өссөн хүүхдүүд, залуучууд. Тэгээ оюутан энтер байхдаа бас танилын энтернүүд байсан байх. Гэхдээ оркестрыг одоо зах зээлийн нийгэмд шилжихээс өмнөх үеийнхээс баг илүү болгож тавьсан. Зах зээлд шилжчихсэн байгаа шүү дээ. Тэгээд тэр 10-аад он гэхэд чинь манай эдийн засаг одоо тийм хүчтэй байж чадсан уугүй юу? Тийм өсөлттэй байсан үе нь мэдгүй тэр нь таарсан юм уугүй юм уу? Гэхдээ оркестрыг одоо ер нь ахиж тэгж 70-аас дээшээ гарсан оркестр байгуулна гэдэг бол маш хүнд асуудал. Оркестрт суугаад туршлагачсан хөгжимчин шиг үнэтэй юм бол удирдаач хүнд бол байхгүй л дээ. Яа хариуцлага алдсан нөхдүүдийг хална тэр чинь. Тэгээд эргүүлээд авчихна. Одоо надад бол бодогдохтой нэг халуул халсан шиг халчихгүй. Тэгээд эргэж буцаад ямар хэрэг вэ гэж одоо бодоод байхад үнэндээ л тэр оркестрийн хөгжимчин гэдэг бол маш үнэтэй юм байдгийг л одоо би өөрөө мах бодоор л мэдэрч байна. Тэгээд гадны удирдаач хурж ирээд тухайн үед гайхдаг гэсэн байхгүй. Танах ийм одоо эдийн засгийн хувьд ийм жижигхэн мөртлөө ингээд ийм сонгодог хөгжимд ингэж анхаарал тавьдаг одоо их мундаг удирдлагуудтай юм байна л гэл. Тэрний үнэндээ бол манай багш нь хийжсэн ажил байхгүй да. Тэр составыг тэгээд состав өргөн болно гэдэг маань орчин за магадгүй 20 дугаар зууны хөгжим зарим нэгэн хөгжмөдийг тоглох боломжтой болчихж байгаа юм л та. Тэгээ тэр тийшээ нөгөө нэг дэлхийн одоо юу гэдэг соёлтой
мөр зэрэгцэж явъя гэдэг л нэг тийм том агуулга цаана харагдаад байгаа юм л да. Зүгээр Монгол хүн гэхээрээ зөвхөн мал дээр байж байгаа юм гэж юу ах вэ тийм чинь. Дэлхийгээс салаад ямар саран дээр амьдарч байгаа улсууд байгаа шүү. Ер нь манай хүн нэг шөө ахаад 10 жил байж исэн бол нэлээд тогтвортой болгоод өгчих байсан болов гэж санагддгийг. Бид хоёр мэрэгжлийн багшаа сонгохдоо одоо яг удирдаач хийж байгаа багшийг сонгоёгээд анх одоо манай агуу хөгжмийн удирдаачдын нэг хөгжмийн зохиолч Жамгийн Чулуун багшийн гэрт бид хоёр очиж исэн. Тэгээд Чулуун багш бид хоёртой ярьж байгаа одоо миний нас нэлээд дээр гарсан байна. Тийм болохоор та хоёрын бүрэн бих бүтэн баяр гээд залуу удирдаач нараар багшлуулбал их зүгээр шүү гэд бид хоёрт хэлжсэн. Тэгээд явцын дунд ингээд багш маань хичээллээд бид хоёрт одоо бүхэл зүйлээ зааж сургаж байгаа үед маш хөвгөлтэй одоо маш зөөлөн сэтгэлтэй тийм хүн байсан. Тэгээд ерөнхийдөө загиндгүй тийм ерөөсөө загиндгүй уурлаж бид хоёрыг одоо 4 жил одоо уурал загинж яхих бол би ерөөсөө хараагүй сайн мэдэхгүй тийм ээ. Тий. Тэгсэн нөө яг нөө багшигаа их хүндэлдэг болохоор ч тэр юм уу бас энэ хөгжмийн удирдаач гэдэг мэргэжлийг бас нэлийн хүндэлдэг байсан учраас бид хоёр өөрсдөө их голж тэгээд нөгөө хийсэн гэрийн даалгавар юм аас сэтгэлд нь хүрэхгүй байх үеж утгаас жоохон айдаг ч юм уу имэдэг ч юм уу жоохон тийм тал байсан. Тэгээд нөгөө багшийн тэр бид хоёр дандаа уран мөгж тийм хөгжилтэй байдлаар юмыг ойлгуулдаг байсан учраас энэ сүүлдээ бүр энэ мэргэжилдээ маш дуртай болж тэгээд 4 жил яг энэ хөгжмийн удирдаач симфони найрлал хөгжмийн удирдаач гэдэг мэргэжилдээ дурлаж нэг ч хичээлээ таслахгүйгээр ингээд төгсөжсэн. Энэ бол бас багшийн ач гавья. Тэгээд дээр нь бол Монголд байтугай дэлхийд ч гэсэн симфони найрлал хөгжмөр эмэгтэй удирдаач гэдэг бол асар цөөхөн энэ том мэргэжлийг одоо сонгох даах потенциал талаасаа ч тэр те эмэгтэй хүмүүс маш цөөхөн. Тэгтэл Бүтэнбаяр багш маань бит хоёрын хүсэлтийг мөн соёл урлагийн сургуулийн захирлуудын хүсэлтийг айгуул сайхан нааштай хүлээж аваад бит хоёрыг одоо голохгүйгээр одоо энэ том мэргэжлийн ингээд болно бүтний та хоёр сайн удирдаач болно гэдэг бас итгэлийг өгж ингэж голохгүйгээр одоо бит хоёрын багшуулж ингэж энэ хичээлийг зааж ингэж багшаавын барилдлага үүсэж явсан тэр 3 жил бол одоо бидний амьдралын үед бол хизээч мартагдчихгүй сайхан дурсамжуудыг ус үлдээсэн байдаг. Тэгээ хожим бит хоёр одоо уруулын бодог гэдэг хамтлагт чөлөөт уран бүтээлчд болоод явж байхад хүртэл багш маань маш их дэмжижсэн. Тэгээд бидний анхны тоглолтын өмнө бас телевизэд томоохон нэвтрүүлэгтээ ороод бит хоёрыг айгүйх магтаж те Монголын хамгийн анхны эмэгтэй удирдаачд болж төгссөн миний хоёр шав гэд хэлчихсэн. Тэрийг бас эзэж мартдаггүй. За энэ бас нэг зүйлийг хэлэхэд бол манай Бүтэнбаяр бол тийм сайхан одоо хөгжмийн урлагийн сэхэтэлэг тэр Монголын хөгжмийн урлагт бол Менделей зориулсан уран бүтээлчдийн удам гэтэл гэр бүлийнх нь хүн гэх юм бол Монголын нийгмийн төлөө бас бүхний зориулж исэн сайхан сэхэтэлэг элит гэр бүлийн хүн байгаамаа. Тэгэхээр энэ хоёр талын ийм сайхан удам судартай гэр бүлийн усуд нийлэхээр зэрэг Монголын нийгэм урлагт бол онцгой гавьяа байгуулсан байх нь бол дамжиггүй. Миний аавыг бол дашийн дамб гэж хүн байсан. Одоо дээр үед бол ардын хурал гэж байсан. Ардын хурлын анхны дарга намын төв хорон 1-р нарийн бичгийн дарга өөрөөр хэлбэл одоо намын дарга хүн байсан юм аа. Ингээд аав маань 1959 онд хилмигдээд нутаг заагдаад Хөвсгөл аймгийн их уул суманд мал аж ахуйн машин станцын даргаар томилогдоод аавын маань байгуулсан мал аж ахуйн машин станцаас 7 хөдөлмөрийн баатар төрсөн байгаа. Сүүлд нь аав яг Хөвсгөл аймгаас ирээд өдөө аж ахуйн дээд сургуулийн проректороор ажиллаж исэн. Өдөө аж ахуйн дээд сургуулийг бол үнэндээ босгож өгсөн юм хүн байгаамаа. Миний ээж бол одоо Чингисийн одоо Тулуун удмын хамгийн сүүлчийн ноёнтон Дэмчиг Ваанжил гэж Хинтийн аймгийн ийм том ноён байсан. Тэр ноёны охин байгаамаа. За миний ээжийг бол Мэдэгмаа гэдэг. Миний ээж чагунч дуучин Лусан Гомбол гэж хүн байсан. 8 хоногийн богдын найрыг одоо цуцалтгүйгээр дуулж авч гарч исэн ийм том дуучин хүн байсан. Энэ дуучин хүний гавьяа юу гэхээр энэ дуучин хүн Дорж дав гэж сайхан дуучныг бол одоо Монголын ард түмэн бол мэднэ. Энэ Дорж дав гэдэг дуучны одоо багш нь байсан. Маш олон дуунуудыг Дорж давгаад бол зааж сургасан. Ер нь бол Бөмбөрт ногоон театрын анхдагч дуучин гэж хэлж болно. Мөн Дуурийн театрын одоо номон дээр түүхэн номон дээр хамгийн ихний хуудасд миний эмээгийн зураг байдгиймаа. Ингээд маршал чойволсон гол одоо эмээг юм сайхан авиас бэлгийг бол маш их шагшин магтаж гэртээ авчиж дуулуулдаг байсан. Маршал чойволсон гон ихнэр бол бор толгой гэж анхны ихнэртэй маш их найз байсан. Ийм түүхтэй юм байгаамаа.
За би 1978 онд Уралын консерваторийг төгсөж ирээд хөгжим бүжгийн дунд сургуульд концертмейстер багшаар бол томилогдож ирсэн. Энэ үед бол Бүтэнбаяр багшийн одоо концертмейстерээр хуваарлагдаад ингээд хамтарч ажиллахаар болсон. Сурагчдынх нь одоо ангийнх нь концертмейстер байсан учраас бид хоёрын амьдралын замнал ингэж эхэлсэн байгаа. Түүнээс хойш одоо бид одоо 40 жил хамт амьдарчээ. 3 хүү, 2 охины одоо эцэг их болж ингэж амьдарч энэ олон хүмүүсийн амьдралын төлөө одоо ингэж зүтгэж явсан байна. Монголын нийгэмд одоо сонгодог хөгжмийг ойлгодог, сонсдог, мэдэрдэг ийм зэрэгтэл бэлдэх ёстой юм байна. Ийм үзэгчдгүйгээр сонгодог урлагийг хөгжүүлээд ч хэрэггүй юм байна. Энэ сайхан хөгжимчд, энэ сайхан сургууль, хөгжим бүжгийн дунд сургууль одоо сайхан хөгжимчд бэлдэж гэн гэтэл хэн үзэх юм бэ? Тийм учраас бид зэрэглээ бэлдэх ёстой юм байна. Энэ бол одоо бидний нийгмийн одоо тулгарч байгаа том шаардлага байна. Өөрөө бол тэр үед бол өөрийн бас тэр үедээ нөхөрлөж явсан Батчаргал гэдэг хөгжим судлаач сайхан хүн байдаг. Одоо ч байгаа. Батчаргалтайгаа нийлээд дэм нийгэмлэг гэдгийг байгуулж исэн. Тэр нийгэмлэг юу хийдэг байсан бэ гэхээр зэрэг Монголын мэрэгжлийн уран бүтээлчдийг дэмжих тийм нийгэмлэг байсан. Тэр нийгэмлэгийн харьяанд ор Дэм авьяасны сургалтын төвөд нэрээ өөрөө өгөөд тэгээд Дэм авьяасны сургалтын төвийг нээсэн. Тэгээд би тэрний дагуу одоо төгөлдөр хуураа заагаад идүүгээ одоо манай сургалтын төв Монгол улстай хамгийн анхны сургалтын төв байгаа. 34 жил болж байна. Манай сургалтын төв үйл ажиллагаагаа явуулаад 1979 онд хөгжим бүжгийн дунд сургууль төгсөөд соёлын яамны тушаалаар анх улсын одоо филармонд одоо оркестр хөгжимчнэр одоо Намсраа багшийнхаа удирдлаганд орж ажиллаж байлаа. Энэ үед бол олон сайхан сонгодог том дэлхийн зохиолууд тоглосныг би нэг санахад тэр үед тоглож байсан. Би Ромео Жулеттаг ерөөсөө мартдаггүй. Ромео Жулетта гэдэг анх одоо симфони суйт удирдгал хөгжимдөр анх удаа ажилд ороод тоглож байхад одоо бодоход дараа нь 1990 онд манай Бүтэнбаяр багш маань төгсөж ирээд дипломны ажил гэдэг бас Ромео Жулеттаг бас тоглож ирсэн. Тэгээ энэ улсууд ингээд харьцуулаад бодоход угаасаа хоёулаа одоо мэрэгжлийн хэмжээний одоо дээд сургууль төгссөн хоёр хүний дотроо мэдээж ялгаатай. Намсраа багш 1980 онд тоглосон бол бид нар 2010 онд Бүтэнбаяр багштайгаа 30 жилийн дараа Алдарт Бетховены 9-р симфоник бас одоо тоглож CD бичгүүлж байсан дээр их бас хацтай гэж бодд юм аа. Аавынхаа залгамж алаа болсон хүүхэд юм чинь удирдгаа. Тэрнээс гадна бид тэр чинь нэг мэрэгжлийн хоёр байхгүй юу? Эрдөө хэлж. 82 онд улсын хөгжимчдийн утсан хөгжимчдийн оролдоон болж би бас орж ирсэн. Бүтэнбаяр багш өөрөө нэгдүгээр эзэлж Шавин Батмөнх гээд залуу хоёрдугаар би өөрөө гуравдугаарт орж ирсэн ийм одоо эрдөө хэлжтийн нэг ярихад нэг ийм төвхтэй. Манай нөхөр 75 онд сургуульд явсан. Яг тэр жил нь Намсраа багш Жанчуга хоёр нөгөө нэг Чехад Сметны конкурсанд орох гээд хоёулаа Москва явахдаа болдод гобо аваачиж өгсөн байхгүй юу. Энэ маягаар ингээд хүмүүсийн аргэр амьдрал бүх юмыг зохицуулна. Дээр нь ингээд баахан залуучууд чинь цэрэгт татагдаад явчихна. Тэгэл одоо энэ Галсанбат Матичуудад хэдэн жил дараалал Намсраа багш очиж авсан шүү дээ. Одоо зөндөө улсуудыг өсөө хурсуулчихсан ачааны машин дээр очицсан явж байхад л очиод бүгдээр ингээд туугаад ингээд хойноосоо дагуулаад ингээд бүгдээр ингээд аваад ирдэг. Тэгээд дуурийн бүжигчид бол нэг нь байхгүй бол оронд нь нөгөөх нь бүжиглчихнэ. Манайх калернит байхгүй бол гобоны хүн калернит тоглодгоо гэд очиод яачдаг. Тэгээд бүгдээр ингээд авдаг. Тэгээд энэ оркестрыг өөрийнхөө хүүхдүүд шиг, өөрийнхөө гэр бүлийн улсууд шиг ингэж авч явдаг ийм сайхан улсууд байсан. Тэгээд тэрнийхэн заламж үеийн бол Бүтэнбаяр. Үнэхээр манай энэ оркестрийн өдий зэрэгтэй сайн сайхан явж байгаа бол энэ айлын энэ гэр бүлийн одоо тэгээд дээр нь бас бидний бас жоохон ч гэсэн хувь нэмэр байгаа л бахал та. Тэгээд ийм сайхан улсуудтай хамт олон жил ажиллаж энэ алтан үеийн мундаг улсуудтай тэр тэдний үед нь бид нар жоохон хүүхдүүд байсан ч гэсэн хамт ажилласан ийм азтай үе бид нар тохиолдсон гэж бид нар их тэрэнд их баярлаж таалархаж явдаг. За миний хувьд болохоор 1999 онд төгсч ирээд яг жинхэнэ Бүтэнбаяр багшийн гар дээр ирж ажилд орсон. Яг Намсраажуу багштай бол ажиллаж үзээг байгаа. Мэдээж хэрэг хөгжимчтэй шаардлага 50-тай. Гэхдээ
ер нь бүр учиргүй ингээд загнаад ингээд байхгүй мөртлөө бид нар маш их имээдэг. Тэр бол имэх биш, бид нар ер нь маш их хүндлэлийг авч чадсан тийм хүн юм байна гэж боддог. Тэгээд нэг өрөөндөө хэрвээ ингээд хаяа дуудах юм бол зүгээр өнгөлцөг харах шахал ордог байсан. Тэгэл орохоор бүр шал өөр юм ярьдаг. Ингээд нэг юм аав шиг тий. За яаж ийн, амьдрал нь яаж ийн, хүүхэд нь яаж ийн гэл одоо тэгж ийн ингэж ийн гэд хэлэхээр хөөх тэгвэл наа чи болохгүй шүү. Чи тэгэрийн энэ төр гэдэг нэг юм амьдралын юу сургамж айгүй их өгдөг байсан. Одооний яг залуу удирдаач болохоор яг тийм юм дутагдaltaа санагддаг байхгүй. Одоо нөгөө хөгжимчдийнхаа бүгднийг мэддэг. Тэ ар гэр тэр тийм энэ юм тэнд амьдардаг те одоо юу гэдгийг гэр хороолч байт юм уу. Айгүй тийм нөгөө амьдралын асуудалд айгүй юм мэдрэмжтэй тийм л их халамжтай л хүн байсан да. Бид нэртээр ингээд байгууллага удирдлагууд салингийн санал дэвшүүлж байгаа юм л да. Тэгээд ансамблаас ч 4600 төгрөгөөр цалинжуулна. Ингээд Төв аймагч бүр нэг өрөө байрмаар өгнө. Тэгээд 5000 хэдэн төгрөгөөр цалинжуулна ч гэнэ. Тэгэхэд Бүтбаяр майстраас 3500 төгрөгөөр цалинжуулна. Орол ор байвал бай. Тэгээд мэдээж сонгодог хөгжмөр яаж юунд фильтрмандад орно шүү дээ. Симфониад орж байгаа. Энэ бол нэг тийм анх 93 он тэгж орж ирсэн. Тэгээд би 2007 онд нэг гадагшаа Солонгост гэрээгээр ажиллаад 10 онд ирсэн л дээ. 10 онд 10 сард ирээд тэг яг хамт олонтойгоо уулзаад би амхантаа нэг дараа оныхаа 1 сараас л ажилд орё гэж гоох гэж ирж байгаа байхгүй. Тэгээ Бүтбаяр майстертай уулзаад тэгээ ингээ санаагаа хэлэх гээд урдаас яач чи шууд маргааш ажилд ор. Жаргал гэгч байсан боловсруучна. Энэ маргааш энэ гавыг тушаалга гарга. Тэгээ би тэр 2010 оны тэр 9 дугаар симфони 30 жилийн дараах тэр тоглолтод Бетховны тэр 9 дугаар симфонд орж тоглож ирсэн. Тэр би бол 71 онд хөгжим бүжгийн сургуульд төгсөөд Ленинград Ерепний академид оюутноор очсон. Тэгээ 71 оноос төгслөө 77 он хүртэл хоёулаа хамт байсан. Хамт одоо сурж оюутны амьдралд одоо явж байж тээ. Бид нарт бол Бүтбаяр маань одоо тэр үед урлагийн театрын ертөнцид юу болж байгаа, юу сонирн байна, ямар одоо алдартай жүжигчин гарч ирж байна. Тэрийг бол танилцуулна. Сүүлд ингээд бид нар ингээд цуглаад гэр оронд нэг цайлж бариад инээ тэр баяр ёслолын болсон тохиолдол л да нэг гавьяд маватавал. Тэгэхэд чинь нөгөө хэдэн өөр л хэдэн найзаа насаараа явсан найзаа тэднэрээ л өөрнө. Ер нь нэг тийм гүндүү гүдэсхэн өөрийнхөөрөө тийм эршүүд тийм л хүн байсан зөв хөгжимчин хүн гэхэд бол бас л сайхан дээр хүн байсан да. Ленинградд сурахаар одоо тэр үед бид долуулаа очиж ирсэн. Тэр үед бол Бүтбаяр надад их сайхан тий юу н профиль их гоётэй. Одоо энэ хажуу талаас тийм хүн байсан. Тэгээ тэрийг би бас гаргахыг л оролдсон. Манай академийн фондод бол энэ Бүтбаярын мотор одоо хийсэн баримл бол байгаа хадгалагдж байгаа тий. Тэгээд энэ баримлаа би хэн Бүтбаярын охин сувдаад тэдний гэр бүлд нь одоо дурсгал болгож үлдээсэн. Сургууль маань жоо зайтай. Тэгтээ юу оюутны байрны болохоор нэг ганцхан бодлын зайтыг ойрхон багш нь гадаад дотоод их явдаг. Юугаар ажилтны шугуур яваад. Тэгээ 1-2 сараа чамгүй яваад. Тэгээ баялаар чинь яг зөндөө их таадгургэн. За яг нэг эхний 1-2 3 хоногтой бол сайхан амарч авчих юм. Багш нь яваад цаавар. За нэг багш одоо ирэх энэ төгчөөндөө зөхөд ирэхээр яа гээд тэгээд асууж нөө нэр юунда өдөржингүү өөрөндөө тэр өдмөд юугаа намт тэр нота бичээд чинь манай аав тэр бол жидордгон цагаан сар эднүсээр заадгон цагаачраханд юун цагаачрахтаа нуусвис игторт тэгээд авгауттэн давуулаад тэгээд зарсан юм. Тэгээд бархын баярмаар би итгэн бол би өөрөө их зарсан туртай. Тэгээд сар өдрөөр яваад гэдэг. Ер нь хинч хамаагүй 80 их баг гэж ярихгүй. 80
тэмдэн байсан да. Манай том охин бол 9 дугаар анги хүртлээр хөгжим мужийн дунд сургууль сураад тэгээд завсарласан байдгийн. Одоо манай бага охин болохоор одоо яг манай сургалтын төвийн одоо солонгой багш нар сурдаг. Ер нь бол маш их авьяастай. Төгөлдөр хуурн маш дуртай. Ер нь бол энэ хүүхдээ би бол цаашдаа ингээд удам залгуулад ямар ч гэсэн энэ сайхан удмыг таслахгүйгээр өргөжлүүлэх гэж бодож байгаа. Зөвхөн айлт хөгжимчин гэж хэлж чадахгүй. Яг тэгвэл тэр хүн маш их гоё гитар тоглодог хүн байсан. Их сайн гитар тоглоно. Тэгээд тэрэнд нь бол би бас бахархдаг. Дээрээс нь зөвхөн гитар тоглох биш өөрөө дуулдаг. Гэртээ сайхан дуулаад зохион. Даанч ингээд ажиллаа тараад их орой ирдэг учраас одоо хөгжим дуургаад байж чаддгүй учраас зүүн педалуудаа гიშгчж байгаа л бүр тэгээд аяархан торшоод ингээд дуунуудаа ингээд бичдэг. Шөнөөр ингэж бичдэг юм байсан. Маш олон дуутай түүний хамгийн сайхан одоо их удаачны бичигдсэн дуу бол эх орнд хаанаас эхэлдэг вэ гэж дуу хайж байгаа. Энэ бол одоо өөрийнх нь хувьд өөрөө ч тэр дуугаараа одоо их бахархдаг. Тэр дууны үгийг бол Явуу хулангийн инхээ гэж өөрийнх нь найз нь бичсэн байгаа. Улаанбаатар телевизэд ажилладаг байсан юм аа. Тэр сайхан найз байсан. Нэг байрны найзууд байсан. Ингээд хоёулаа дэмж тэр дууг их сайхан бичсэн. Одоогоос 30 гаруй жилийн тэртээ нэг нийгмийн байгууллага нөгөөгөөр солигдож төр донсож төмөн өнсөн тэр цаг үед улс орн түүний дотор соёл урлагийн салбарч мөн туйлдан доройтож зарим нь үүд хаалгаан барихад хүрсэн нь түүхэн үнэн. Тэр дундаан сонгодог урлаг бараг л үзэгчтэй алдахад хүрсэн байлаа. Ийм нөхцөлд аавынхаа үүсгэн байгуулагдаж мэрэгжлийн урлагийн зэрэгт хүргэлцсэн эл салбарын галыг бөхөөж өрхийг утэхийг харж твтсэнгүй. Хайрт аавынхаа мэрэгжлийг эзэмшиж тохиорыг нь барьсан задуу удирдаач Бүтэнбаяр гэргийн наран цэцэрлэлтийн хамт дэм нэртэй нийгэмлэг байгуулан гундаж уурсан урлагийн эл төрлөө галын сэлвэж ичгэрлийн удраахыг хүлсэд хамцуу шамлан орсон байдгийг. Тийм ээ. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй жамаар хатуу хариг цаг наашилж манай хөгжмийн урлаг дэлхийн дахины эл төрлийн урлагийн хөгжилд хөл нийлэн урагшлах их үлсийн замд Бүтэнбаяр наран цэцэрлэлт хоёрын хоёр охин тэдний ачизээ шавнар нэгэн мөрний хүчин өргөх их үлсийг бүтээн зүтгэлсэн билээ. Тийхүү өдгөөч бие залгамжлан зүтгэлсээр л явна. Сайн хүний үр сүйтгэүний унаг гэсэн ардын цэцүүг байдаг да. Удмын удмаас заяад төрсөн Монголын хөгжмийн ертөнцийн үе дамжсан өнөр бүлийнхний үйлс үтэл хүн ардын сонор мэлмий оюун сэтгэлд өн мөнхөд эгшиглэх дуурсал төдийгүй эх орончхом хаанаас эхэлдгийг хүмүүн бидэнд сануулах сонгодог эрхэм сонсголон болон төм төмөн үед оршсоор байх болно.